Энэ удаа бүгдээрээ Bloom ба оюуны чадамжийг хослуулахад тулгардаг асуудлууд болон түүнийг шийдэх шийдлийн талаар танилццгаая. Өмнөх хичээлүүдээрээ бид нар оюуны чадамжийн төрлүүд, Bloom таксономийн төрлүүд, төвшингүүдийн талаар мэдээлэлтэй болсон. Тэгэхээр энэ хоёр аргыг хооронд нь хослуулахад хэцүү шттэ, яах вэ? Дими юм уу да гэх мэтчлэнгийн багш та бүхэнд байна шантрах асуудлууд гарч магадгүй. Тэгвэл түүнийг шийдэх шийдлүүдийг хамтдаа ярилцсанаа гэсэн үг. Нэгдүгээрт нь хичээлийн цаг маань хүрэлцдэггүй. Танин мэдхүйн дээд төвшин буюу задлан шинжлэх, үнэлэх, бүтээх нь илүү урт хугацааг шаарддаг. Оюуны чадамжийн дагуу 8 төрлийн даалгавар өгөхөд цаг маань хүрэлцэхгүй. Ангийн бүтцээр шалтгаалan бүх сурагчийг хамруулахад хүндрэлтэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл тухайн ангид сууж байгаа 30 хүүхэд 30-уулаа өөр оюуны чадамжтай. Тэгэхээр бид 30 өөр даалгавар боловсруулах юм уу гэж багш нар байна боддог. Тэгвэл үүнийг шийдэх арга нь арай өөр юм аа. Хоёрдугаарт багшад хит их ачаалал ногддог. Оюуны чадамжийн дагуу ялгууртай 8 төрлийн даалгавар боловсруулах нь цаг их зарцуулдаг. Танин мэдхүйн төвшин ба оюуны чадамжийг нийцүүлэхэд төлөвлөлт нарийн шаарддаг. 3-дугаарт нь үнэлгээ рубрик боловсруулах ачаалал нэмэгддэг. Энэ бол та бидэнд тулгарч байгаа 2 дахь бэрхшээл. 3-дугаарт нь сурагчдын ялгаатай төвшин. Сурагчдын оюуны чадамж харилцан адилгүй, Bloom төвшин бүрт хүрэх чадвар нь ялгаатай. 3-дугаарт хосолмол үнэлгээ хийхэд зарим сурагч хит суларч, зарим нь хит ачаалал авдаг. Энэ бидэнд тулгарах 3 дахь бэрхшээл. 4. Үнэлгээний тодорхой бус байдлыг бий болгодог гэж багш нар үздэг. Танин мэдхүй болон оюуны үнэлгээний шалгуур тодорхой бус байх тохиолдол элбэг, сурагчдын бүтээл, тайлбар, хөдөлгөөн зэргийг харьцуулж үнэлэхэд хүндрэлтэй, стандарт бус үнэлгээ багш бүрийн өөрийн ойлголтоор хийгдэх эрсдэлтэй. Энэ багш нар тохиолдох 4 дахь бэрхшээл. За 5-дугаарт нь материал хэрэглэгдэхүүн хангалтгүй. Тухайлах юм бол харааны, биеийн хөдөлгөөний, байгалийн оюуны чадамжтай хүүхдүүдийн хувьд нэмэлт материал шаардлагатай байдаг болвол мөн эдгээр хүүхдүүдэд зориулсан анги танхимын зай орчин нь хязгаарлагдмал байдаг. Техник технологийн хүртээмж ялгаатай. Энэ бидэнд тохиолдох 5 дахь бэрхшээл. За тэгвэл эдгээр асуудлуудыг шийдэх шийдлүүдийн талаар бүгдээрээ ярилццгаая. Нэгдүгээрт нь оюуны чадамжийн 8 төрлийг бүгдийг нь ашиглах шаардлагагүй. 40 минутын хичээл дээр 2-3 төрөл нь хамгийн тохиромжтой. Тэгэхээр нэг хүүхэд нэг л чадамжтай байна гэсэн юм байдаггүй. Тухайн хүүхдийн суралцах чадамж нь аль нь өндөр вэ гэдгээс хамаарахаас биш бусад төрлүүд мөн тухайн хүүхдүүдэд байгаа л гэсэн үг. Хоёрдугаарт нь танин мэдхүйн төвшний даалгаврыг шаталсан байдлаар нь төлөвлөх боломжтой. Гуравдугаарт 40 минутын хичээлийг 5-25-10 гэсэн зарчмаар зохион байгуулна. Үүнийгээ дэлгэрэнгүйгээр тайлбарлах юм бол бид нар сэргээн санах болон сэтэлжүүлэлтээ 5 минутанд хийгээд сурагчдаар мэдлэг олгохыгоо баттгахыгаа 25 минутанд хийгээд бид нар дүгнэлтээ 10 минутанд зохион байгуулах юм бол энэ маань үр дүнтэй болно гэсэн үг. Даалгаврын сан үүсгэх гэдэг бол бас нэгэн шийдэл. Мэргэжлийн хөгжлийн бүлгийн багш нар даалгаврын санг бий болгох, оюуны чадамжийн төрлүүдээр загвар даалгавар тогтмол ашиглах, танин мэдхүйн төвшин бүр тохирсон загвар бэлэн байлгах, энгийн ухаалгаар төлөвлөх. Эдгээрүүд маань бас бидний даалгаврын санг үүсгэснээр гаргаж болох шийдэл юм аа. Ялгаатай сургалтын стратеги гэсэн бас нэгэн шийдлийг тодорхойлж болно. Оюуны чадамжид суурилсан даалгавар сонгох сонголт өгөх, танин мэдхүйн төвшинг аажмаар ахиулах, багийн гишүүдийг оюуны чадамжаар нь тэнцвэртэй хуваарлах. Дараагийн шийдэл маань тодорхой үнэлгээ ашиглах шийдэл байж болно. Оюуны чадамж төрөл тус бүрт тодорхой шалгууртай үнэлгээ гаргах, танин мэдхүйн шат бүрт онооны жишиг тогтоох, хосолсон үнэлгээ, агуулга нь 50%, даалгавар нь 30%, бүтээл нь 20%-аар гэх мэтчлэнгээр хэрэглэх, сурагчдад урьдчилан үнэлгээний шалгуурыг өгөх. Дараагийн шийдэл маань хэрэглэгтүүн хийх шийдэл. Цаасан карт, диаграм, постер ашиглах, гадаад талбай ашиглан байгальд ойр үйл ажиллагааг зохион байгуулах. Энийг бид нар танхимын бус сургалтын хүрээнд зохион байгуулах боломжтой. За мөн бусад тохиолдлуудад сургуулийнхаа, сургууль орчныхоо гадна талбайг ашиглах боломжтой гэсэн үг. Сурагчдыг өөрсдөө материал бэлтгүүлэх, технологиг хослуулах QR Assignment, Padlet, Kahoot гэх мэтчлэнгээр. Тэгэхээр сурагчдыг
Өөрсдөр нь материал бэлтгүүлэх гэдэг дээр багш нарын нэг анхаарах зүйл бол багш нар сурагчдаар хичээл бэлтгүүлээд тэрнийгээ сурагчдад заалгадаг. Тэгээд сурагчдад хичээл зааснаар нь бид нар сурагчдаа үнэлнэ гэсэн юм байна. Тэгэхээр үүн дээр багш бас зөвлөн туслах хэлбэрээр сурагчдаагаа хамтран оролцож байх юм бол энэ маань бас хамгийн үр дүнтэй нэг арга байдаг шүү. Эдгээрүүдээ хараад тооцоолоод бүгдээрээ ерөнхийд үнэлтэд гаргаж үзэх юм бол танин мэдхүү ба оюуны чадамжийг хослуулахад төлөвлөлт, үнэлгээ, цаг зохион байгуулалт чухал. Хоёрдугаарт нь зөв арга зүй ашиглавал сурагчдын олон талд суралцахыг дэмжигдэнэ. Гуравдугаарт нь багш нарын хамтын даалгаврын сан, үнэлгээ, загвар ашиглавал хамгийн үр дүнтэй. Буюу бид нарын суралцахын үйлдэл зохион байгуулж байгаа багш нарын хувьд хамгийн том зорилго маань юу байдаг вэ гэхээр сурагчдын олон талт чадвар байдаг. Тийм учраас зөв арга зүй ашиглах сурагчдын олон талт суралцахыг дэмжиж чаддаг учраас та бүхэн маань эдгээрээ сургалтын үйл ажиллагаанд ашиглан даалгавраа боловсруулахыг хүсье.